газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн улсын их хурлд өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлцэх хэсэг асуудлыг улсын их хурл 2017 оны 1-р сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэж анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын орон шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын орооны 2017 оны 5-р тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар улсын их хурлын гишүүн Нямбаатар, Бүрэлдэхүүнд улсын их хурлын гишүүн Болд, Ганбаатар, Дэлгэр сайхан, Мөнхбаатар, Учрал болон бусад холбогдох албан тушаалтнууд орж ажиллаа. Хууль зүйн байнгын ороо, хууль зүйн дотоод хэргийн яам, Монголын хуульчтай холбоотой хамтран зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шин зохицуултын талаарх танилцуулга, хэлэлцүүлгийг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан болно. Ажлын хэсэг 2016 оны 4-р сарын 18-ны өдөр хуралдаж хуулийн төсөл дараах зарчмын шинжтэй саналуудыг тусгасан болно. Тухайлбал зөрчлийн тухай хуульд баримтлах шийтгэл 7-оос 30 хоногийн хугацаагаар шүүх оногдуулахаар тусгасан ба баримтлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор тусгасан. Дээрх шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдээс дурдвал танхаарах, зүү бусаар бие авч явах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих, нийтийн зориулалтад орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, жагсаал цуглааныг зохион байгуулах журам зөрчих, эрүүл мэндийн тухай хууль зөрчих, хулгайлах, эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчилд торгох баримтлах шийтгэл сонгож оногдуулахаар тусгасан. Мөн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдүүлсэн үйлдэлд хариуцлага оногдуулах, хохирлыг нөхөн төлөвлөх, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, хуулийн этгээдийн эрх мэдлийг уруулан ашиглах, зөвшөөрлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх зэрэг зөрчлүүдэд хариуцлага оногдуулахаар зөрчлийн тухай хуулийн төсөлд шинээр нэмж орууллаа. Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй 73 саналыг бэлтгэн томьёолж та бүхэн тараасан байгаа. Байнгын орооны эрхэм гишүүдээ дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.